Улсын хурлын дарга ирэх юм шүү дээ. Монгол Улсын засгийн газраас 2025 оны 3 сарын 17 оны өдөр Улсын хурл өргөн мэдүүлсэн гашуун сухайт ганц мод бомбын хил дамнсан төмөр зам нүүрсийн худалдаа 5 дахь нүүрсний уурхай хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын засгийн газар болон бүгд найрамд хятадд улсын засгийн газрын хоорондын хэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 78 дугаар зүйл заасныг үндэслэн аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо 2025 оны 3 сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хэлцлээ. Байнгын хороо хуулийн төслийг хэлцэх үед Улсын хурлын гишүүн Хосбаяр төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд тухайн бүс нутагт ундны усны асуудал хүндрэлтэй байгааг хэрхэн шийдвэрлэх, усны талаар суур судалгаа хийсэн цэвэр усны асуудал анхаарах, хил холболт хийгдснээр төмөр замын тарифт автотээврийн тарифын харьцаа ямар байх, гашуун сухайт бомбоос огцсон сум хүртэл авто замын ажлын явцын талаар Улсын хурлын гишүүн Шижир Улсын хурлын 24 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаар тогтоолын 3, 5, 9 дахь заалтад тусгасан асуудал хэлцээрт тусгадаагүй байгаа талаар Улсын хурлын гишүүн Наранбаатар Улсын хурлын 24 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаар тогтоолд орон нутгийн асуудал, байгаль орчны асуудал, ажлын байрны асуудал, усны асуудал, цөлжилт, шар шороо, тоосчлтын асуудлыг тусгайлан оруулж өгсөн боловч хэлцээрт тусгадаагүй байгаа талаар төслийг хэрэгжүүлснээр байгаль орчинд сөргөөр нөлөөлөх байдал, тоосчлт, усны хэрэглээ, сургууль цэцэрлэг, төрийн үйлчилгээ, эмнэлгийн асуудлыг шийдвэрлэх орон нутагт үр өгөөжтэй байхад хэрхэн анхаарч байгаа талаар Эрдэнэс самтлогын хувьцат компани орон нутгийн иргэдтэй харилцах брэнд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа талаар Улсын хурлын гишүүн Жангабил хэлцээрийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд бүтээн байгуулалтын ажлыг ямар хугацаанд эхлүүлэх, хэлцээрийг баталснаар ямар нэгэн хууль тогтоомжид өөрчлөлт орох эсэх Улсын хурлын гишүүн Ганбат хил холбох, хил дамнах гэсэн ойлголтыг нэг мөр болгох, хэлцээр тусгасан 3-ыг цогцоор гэснийг юу гэж ойлгох талаар Улсын хурлын гишүүн Эрдэнэт олон нийт мэдээллийг тодорхой түгээхэд анхаарах, хэлцээр батлагдсанаар эдийн засгийн үр өгөөжөө хэр хугацааны дараа өгөх, гүүрэн байгууламж ямар хугацаанд баригдах, бүтээн байгуулалтын ажил дуусах хугацаанд холбоотой тодорхой мэдээлэл өгөх, аж үйлдвэр эрс баялагын яамнаас гадна байгаль орчин, экологи, нийгмийн асуудал хөндөгж байгаа учраас засгийн газар анхаарч ажиллах шаардлагатай талаар Улсын хурлын гишүүн Жаргалан хэлцээрийг зөвшөөрөх үед байнгын хорооны гишүүдээс тодорхой саналууд гаргасныг хэлцээрт тусган томьёоллын хувьд сайжирсан байгаа талаар дурдаад Монгол Улсын газар болон бүгд найрамд хятад улсын засгийн газар хоорондын хэлцээрт 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр бүгд найрамд хятад улсын Харьбие хотноо гарын үсэг зурсан протоколтой танилцах хүсэлтэй байгаа талаар дагалд 3 гэрээ байгуулах хугацаа, гэрээтэй холбоотой бүтээн байгуулалтын тендер зарлах, дүгнэлттэй холбоотой тодорхой мэдээллийг ажлын хэсгээс тодруулж асуулт асууж хариулт авсан болно. Улсын хурлын гишүүн Хосбаяр төслийн зураг төсөл норм стандартыг хангаж байгаа эсэх томоохон бүтээн байгуулалт төслийн ажлуудын график, үе шатууд онцгой анхаарах, хугацаа алдалгүйгээр төмөр замын асуудлыг судлах, Улсын хурлын гишүүн Наранбаатар төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчин амьдрах эрхийг хангах, хот тосгон, суурьшлийн бүсийн асуудлыг шийдвэрлэх, цогцоор нь анхаарал таавах заашгүй шаардлагатай, бомбтод ажиллаж амьдарч байгаа төрийн албаагчдын ажиллах амьдрах орчин нөхцөл, тоног төхөөрөмж, лаборатори бий болгох, мачтын асуудал, худаг ус, бэлчээрийн асуудлыг шийдвэрлэх, ашигт малтомлын нөөц зочны төлбөр, татвар хураамжаас тодорхой хувийг орон нутагт төвлөрүүлэх, үр өгөөжтэй байхад анхаарах, Улсын хурлын гишүүн Болормаа төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд Эрдэнэс самтлогын хувьцат компани төслийг хэрэгжүүлэхдээ хариуцлагатай байж хэрэгжилтэд анхаарах, орон нутгийн иргэдийн оролцоог хангах, хэлцүүлэг зохион байгуулах зэргээр санаачлагтай ажиллах, орон нутгийн иргэдэд хүртээмжтэй, үр өгөөжтэй байхад анхаарч үйл ажиллагаагаа цаг алдалгүй эхлэх шаардлагатай. Улсын хурлын гишүүн Жангабил нүүрсний чанарт анхаарах, шинээр нээх уурхайгаас гарах нүүрсийг борлуулах талаар гэрээнд тусах шаардлагатай. Улсын хурлын гишүүн Ганбат төслийг хэрэгжүүлэх явц үр дүн анхаарч хариуцлагатай ажиллах, Улсын хурлын гишүүн Тэмүүлэн
гишүүдийн хэлсэн саналуудыг ажил хэрэг болгох, засаж залруулах, нийцүүлэхэд анхаарч хариуцлагатай ажиллах, хоёр улсын засгийн газар хоорондын хэлцээр учраас харилцаа ашигтай байх, нэг талдаа Монголын талын эрх шиг хангуулахад анхаарах, авто зам болон тээвэр, боомтын орчин нөхцөлтэй холбоотой орон нутгийн хөгжил, үндэсний аж ахуй нэгжүүдийн оролцоотой холбоотой асуудлыг онцгойлон анхаарч ажиллах, түүнчлэн гишүүд хоёр талын ажлын хэсэг хооронд байгуулах протоколтой танилцуулах шаардлагатай талаар тус үг хэлсэн болно. Хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Улсын хурлын эрхэм гишүүдээ. Гашуун сууд ганц мод боомтын хил дамнсан төмөр зам, нүүрсийн худалдаа, 5 толгой нүүрсийн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай, Монгол улсын засгийн газар болон бүгд найрамд Хятад улсын засгийн газар хоорондын хэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг хэлтсэн талаарх аюулгүй байдал гадаад улгын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлтсэн шийдвэрж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.